자, 이게 아래쪽에 다시 한 번 더. 이게 뼈 모양이에요 지금. 그래서 뭐 뼈 모양 크게 큰 편도 아니고 괜찮은데 일단 턱 근육이 조금 크다 지금. 보톡스 맞아본 적 있어요? 한 2년 전에. 2년 전에. 네. 이거 좀 같이 좀 해야 될 것 같고요. 네. 그다음에 자, 뭐 실리프팅이 뭐 어려운 게 아닙니다. 실리프팅은 네. 뭐 처진 게 뭐 올린다라는 것도 맞는 거지만 피부에 탄력을 주는 것도 있어요 1번. 그다음에 두 번째는 조직을 이동시키는 거예요. 그러니까 모자란 부분에 이제 있는 부분, 넘치는 부분을 이동시켜주면은 이게 또 밸런스가 맞는 거거든요. 그래서 리프팅을 그렇게 생각해주면 제일 좋습니다. 네. 지금 위쪽에는 볼륨이 좀 없는데 네. 아래쪽에는 볼륨이 좀 많잖아요. 네. 그래서 아래쪽 볼륨을 위쪽으로 이렇게 올려준다. 이렇게 생각하는 게 가장 리프팅이 좋은 개념이라고 보면 될 것 같아요. 네. Одоо болохоор би сая эмч дээр ороод дизайн хийгээд гараад ирлээ. Тэгээд одоо сая эмчийн хэлж байгаагаар болохоор миний энэ хэсэгт болохоор ийм 8 ширхэг утас суулгана гэсэн тэр утсын нэрийг Blue Rose гэдэг нэртэй тийм утас юм байлээ. Тэр утсыг хийх юм бол миний нүур ингээд толин тэнийн гэсэн үг. Тэгээд дээрэс нь миний нүрийн ийм доод хэсэгт болохоор 10 ширхэг ийм богинохон утас суулгана гэсэн тэр утасных нь нэрийг харин би сая чийдэл чадсангүй. Тэгээд яг энэ хэсэгт болохоор aku ингээ ярихаар энэ хэсэгт ингээд юм булчин юм уу өөхөн хэлждэг гинэ. Тэгээд энэ хэсэгт пиллер хийж өгнө гэсэн. Тэр пиллер нь болохоор химэл өөх гэсэн үг байхгүй. Тэгээд маш жоох юм ялт тийм амар хонхоогоог болохоор тэгээд 1 cc хийж өгнө гэж хэлээ. Тэгээд миний хэлэх байгаа эмчилгээ болохоор ерөөсөн мис засал бол биш. Зөвхөн юм эмчилгээгээр ийм арьсаа ингэж тэнэглэж V-line-ы үр дүн ингэж авч болохоор тийм эмчилгээ байгаамаа. Тэгээд одоо эмчийнхаа өрөөрөө орох чинь жоохон сандраад нэгтэй гайг байх. Тэгээд өдөр хамтдаа эмчийн өрөөнд орж уулзцгаая. За би эмчилгээ хийлгээд гараад ирлээ. Тэгээд яг миний эмчилгээ 30 минут үргэлжилсэн. Тэгээд уг нь бол намайг хагас унтуулахгүйгээр уг нь эмчилгээ хийлэн гэсэн чинь энэ чинь намайг унтуулж хийлгэсэн дээргээд маш олон энэ тэнд ингээд мэдээ алдагдуулах тариан штэ. Тэгээд миний уруул бодохондоо жоохон мэдээг байна. Тэгээд дээрэс нь яг энэ хавдар одоо ингээ амар хавдсан байна штэ. Яг энэ хавдар нь 5 хоногоос нэг 2-7 хоногийн хооронд ер нь бол хавдар нь буйна гэсэн. Тэгээд дээрэс нь би эндээ ботокс хийлгэсэн энэ ч гэсэн энэний үр дүн нь ер нь бол 2-7 хоногийн дараа гарах юм шиг байна. Тэгээд ингээ харахад энд ингээ одоо хөхөрч эхэлж байна. Энд бас хөхөрнө. Энэ хөхөрснүүд нь дараа зүгээр болчих واخ. Тэгээд ер нь бол жоохон өвдөж гин гэхдээ гайг баха. Яг энэ өвдөлт нь яг ямар өвдөлттэй гэхлээр бид нэр шүдэ ингээ авахгүй штэ. Авахгүйнгууд хавддаг да. Яг тэр өвдөлттэй төстэй яг нэг тиймэрхүү өвдөлт юм байна. Тэгээд үр дүн нь гоё гарах байхаа гэж найдаж байна. Сайн байцгаана уу өглөөний минь. Би яг одоо дөнгөж орноосоо босчоод тэгээд үлсөөд одоо гаднаас цутан авчирч ирэх гэж байна. Тэгээд нөө юм идснийхаа дараа эмээ уух хэрэгтэй. Юмнууд энд байна. Тэгээд дахиад өвшөө хавдсан юм шиг санагдаж байна. Тэгээд энд хөхөрлөлт нь илүү тодроод. Тэгээд энэ хэсэгт нөө пилер гэсэн хэсэг маань ингээд бас илүү хавдсан юм шиг байна. Гэхдээ гайг баха. Тэгээд би ингээд өдөр алган надад ямар өөрчлөлт ирж байгаа богинохон бичлэгээр ингээ үзүүлэе гэж бодож байгаа. За би гэртээ ороод ирлээ. Тэгээд өчигдрийг бодвол миний хавдар баг бууж ах шиг байна. Тэгээд эмнэлгээс өгсөн эмийг бүгдийг нуух хэрэгтэй. Цагт нь би болохоор яг 3 өдрийн юм авсан. Өглөө өдөр орой гэж 3 удаа. Одоо эмээ ууж байна. Ингээ харах юм бол миний нүур энэ доор ингээд унжсан байсан юм маань ингээд дээшээ ийшээ ингээ орсон юм шиг ажиж байгаа. Тэгээд одоохондоо нэлийн хавдартай байгаа энэ хэсгээрээ. Тэгээд би лайн болно гэсэн үг. Тэгээд дээрээс нь нэмлэгээс өгсөн энэ нөгөө нэг хулууны жуусыг уух хэрэгтэй. Хулууны жуус хавдалтыг их буулгадаг гэдэг юм байлээ. Тэгээд ер нь янз бүрийн юм эмчилгээ гэсэн хүн болго юм хавдалтын жуусыг их уудаг гэсэн. Тэгээд би одоо уух гэж байна. Үнэхээр амтгүй нэг тийм сонгон шиг амттай. Сайн явах юм бол хавдар нь буuna гэсэн болохоор
хурдан хавдрын буулгахын тулд сайн уухар хэрэгтэй. Бичлэгээ дуусна үзээрэй. Хамгийн сүүлд миний нүүр маань гэр өөрчлөгдсөн маань бас гарах бах. Тэгээд одоо их ярихаар бас яг энэ хэсэгт өвдөд байх шиг байна. Тийм. Яг эхний 2-3 хоног өвддөг гэсэндээ тэрний дараа хавдар нь бүр ингээ багасаад, өвдөлт нь багасаад зүгөөрөлждөг гэж хэлээ. Тийм. Сайн байцгаана уу? Өглөөний минь би дүнгэж орноосоо босч ирээд шууд бичлэгээ хийж эхэлж байна. Тэгээд өнөөдөр эмчилгээ хийлгээд 2 дахь хоног дээр явж байна. Тэгээд хавдалтан ч гэсэн нэлээд буугаад, хөхөрлөлтөн ч гэсэн нэлээд ярилцсан. Тэгээд мөн өвдөлтөн ч гэсэн нэлээд багасаад, өчтөр ингээд инех гэхлээр яг энэ навд ингээд амар хатгаж өвдөд байсан. Тэгээд өнөөдөр болохоор ингээд инехэд бол нэг өвчин байхгүй байна. Тэгээд яг энэ хацарны энэ хэсгээр л одоо хүртэл бондгор хിവэр байна. Одоо өглөөнийхөө цагаа угаад эмээ он. Маргааш эмнэлэг дөрөв очино. Эмнэлэгт очиж ахиж тийм эмчилгээ хийх юм шиг байлээ. Шилжилт одоо нөгөө нэг зөвхөн юу гэдэг лээ гизүү мицүү суцуу дуцуу урцуу буцуу хоцуу жицүү тэ би дуугийн дуулц You're my everything. 저는 시술 여기 실리피팅하고 보톡스랑 이렇게 발자 주름에 필러를 맞았어요. За одоо бит хоёр эмнэлэгт хүрээд ирсэн байна. Өнөөдөр бас хавдар буулгах тийм эмчилгээ хийлгэнд гайг байгаа. Нэ сайн байцгаана өглөөний минь. За би яг өнөөдөр бас эмчилгээ хийлгээ 6 дахь хоног дээр явж гин. Тэгээд шууд орноосоо босч ирээд шууд ямар байдалтай та бүхэнд үзүүлгээд камер асаачлаа. Тэгээд мэдээж унтаж босч байгаа юм чинь нүүр илүү хавдалттай байгааг бас та нар ойлгоорой. Тэгээд энэ удаад болохоор өвдөлт маань ер нь бол алга болчихсон. Тэгээд энэ хөхөрлөлт нь болохоор ингээ идгээд шар өнгө болоод хувирсан байна. Тэгээд хавдалтаа хурдан буулгахын тулд үзмний шүүр сууж байгаад өнөөдөр нэг иймэрхүү байна. Тэгээд та бүхэнд өдөр хоногт миний нүүр яаж өөрчлөгдөж байгааг юм богино бичлэгээр харуулнаа. Сайн байцгаана уу? За өнөөдөр би яг эмчилгээгээ хийлгээд яг 7 дахь хоног дээр ирсэн байна. Тэгээд өнөөдөр хамгийн сүүлийн нүүрний хавдар буулгах эмчилгээгээ хийлгэн. Дээрээс нь хөхөрлөлт ч гэсэн нэлээд байхгүй болсон байна. 빨간색 그거 파는 거 있어. 안녕하세요. 유리비예요. 놈이에요. 유튜브예요. 열심히 하고 있어요. 10,000명 넘었어요. 유튜브 2만 명. 악플 달지 마세요. 알겠죠? 풀 노노노. Сайн байцгаана уу? За би өнөөдөр арсандаа яг эмчилгээ хийлгээд 2-7 хоног болж байна. Тэгээд миний хувьд бол энэ хавдар бол нэлээд буугаад өвчин ч гэсэн багасаад сэтгэл ханамжийн баталгаа бол нэлээд өндөр байгаа. Одоо өнгөж 2-7 хоногод ийм үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгээд магадгүй дахиад хэдэн сар болох юм бол бүр үр дүн гаргах гэж бодож байна. Түр баяртай. За сайн байцгаана уу? За би нүүрэндээ эмчилгээ хийлгээд яг 1 сар болж байна. Тэгээд 1 сарын хугацаанд бол миний нүүрний хавдар, өвчин, тэгээд хөхрөл ч гэсэн бүгдөө алга болчихсон. Миний нүүрний хэлбэр ч гэсэн их зөв болсон юм шиг санагдаж байгаа. Яагаад тэгэхээр энэ доор миний унжсан байсан арсыг ингээд дээшээ өргөж өгсөн болохоор илүү нүүрний хэлбэр маань илүү зөв харагдаад мөн одоо над шиг юм гацрандаа нэлээд багтай эсвэл энэ доороо юм арьсан унжсан хүмүүс бол энэ эмчилгээг хийгээсэй гэж би та бүхэн санал болгож байна. Мөн бичлэг хийхэд ч гэсэн камерны урд илүү өөртөө ихтэй болсон. Тийм.
Ер нь эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн намайг хараад турцсан юм уу, нүрээрээ яасан турцсан, нүүр нь ямар жижигхэн болцсон гэж хэлж байгаа хүмүүс ч гэсэн их байсан. Тийм тэгээд дээрэс нь энэ мис ажилбар, мис засал гэдэг иймэрхүү зүйлс чинь хүний амь настай ч холбоотой, мөн гоо сайхан их чухал учраас үнэхээр зөв эмнэлгээ сонгоод их туршлагатай тийм эмчтэй эмнэлгийг сонгож очиж үйлчлүүлэх хэрэгтэй юм байна гэж би бодсон. Миний сонгосон Nana эмнэлэг бол ер нь бол эмчилгээ болон эмч нарын туршлага, эмнэлгийн үйлчлэгээ ер нь бол надад их таалагдсан. Тэгээ та нар ч гэсэн энэ эмнэлгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэ доор холбогдож болох тэр сайтын доор үлдээсэн байгаа. Та нар ороод холбогдоорой. Бичлэгээ би ойр ойрхон оруулнаа. Мөн лайк, subscribe дарахаа мартаа. Баяртай.